За та бүхэнд гайхалтай өдөр мэнд хүргэе. Танхимд шийдэл зарлагдсан байна. Хотгондөрт амьдрах нь Улаанбаатарт амьдрахаас илүү гэсэн шийдлээр манайх нотож тоглох байгаа. Ингээд нотлогч багийн 1-р гишүүн Хүмүүжин, 2-р гишүүн Амар Төвшин, 3-р гишүүн Дүлгөөнс лагаа. Сайн байцгаана уу? Ницаагч багийн гишүүн 1-р гишүүн Баяр Чухлан байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ницаагч багийн 2-р гишүүн Хуншагаа. 3-р гишүүн Ганжигүр. За манай аргумент нэг бол хөдөө амьдрах нь амар тайван байдлын эхлэл мөнгө гэж авч утсан. За энийг Масловын гурвалжингийн физиологийн хэрэгцээгээр тулгуурлан ярьж байгаа. За нэгдүгээрт бид нар орчин авч утсан. Улаанбаатар хотоос хөдөө буюу Хотгондөр нь орчингороо юугаараа илүү юм бэ гэвэл нэгдүгээрт эрүүл устай. Хоёрдугаарт мэдээж эрүүл агаартай, бас дээрэс нь хөрсний бохирдолгүй, бас агаарын бохирдолгүй гэсэн үг. За энэ нь Улаанбаатараас хөдөг чиглэж байгаа хүмүүс ингээд Хотгондөрт эрүүл агаарт ингээд байна гэсэн үг. Манай нотлогч тал маань Хотгондөр сумыг агаарын бохирдолгүй, бас усны бохирдолгүй, хөрсний бохирдолгүй гэж хэлсэн байгаа. Тэгэхэд одоо би жишээлбэл өглөө манай хичээл 8:30-д ордог. Би мэдээж 7 өнгөрөж болсон. Тэгээд болсонгууд манай одоо тэнгэрээр ч юм уу баахан ийм утаанууд харагддаг байхгүй юу? Энэ бол агаарын бохирдол юм. Усны бохирдол гэж байна. Манай энэ сэлэнгийн гол манай яг урдуур урж байгаа. Энийг тойроод бас хог юунууд зөндөө байдаг. Энэ бас усны бохирдол. Хөрсний бохирдол гэдэг нь болохоор манай энэ газар нутаг дээр чи ингээд хог хайцсан. Бас ингээд шингэцэн тийм ил хогнууд найгуу харагддаг байхгүй юу? Энэ бол хөрсний бохирдол. Энэгээр манайх ницааж байна. Хотгондрын агаарын бохирдлыг ярьсан тийм ээ. Өглөө босоод ингээ удаатай байдгаа гэд. За тэр удаа өдөржин тогтдог уу? Өдөржин тогтохгүй ч гэсэн яг өглөө бидний гарахад тэр утаанд байж идэг байхгүй юу? Тэр утаа биднэрт сөргөөр нөлөөлж байгаа юу? Яаж нөлөөлж байгаа вэ? Жаахан хэмжээгээр ч гэсэн нөлөөлж байгаа л да. Яг нөлөөлөхгүй бол биш. Гэтэ нөлөөлж байгаа. Бүр амар нөлөөлөх бол биш л да. Аюулын түвшинд юу судалж үзсэн үү? Тэрийг бол хараахан судалж чаддаг байгаа. Миний хувьд яг энэ оны 3 сард гэр бүлээрээ Хотгондөр суманд зориод нүүж ирсэн. Хот хөдөөгийн орчны талаар ярил л та. Одоо би 16 жил хотод амьдрахдаа үргэлж утаатай, тэгээд замын төгжрөл, тоостой тийм орчинд амьдарсан. Тийм учраас яг хөдөө ирэх нь миний хувьд үнэхээр их аз жаргалтай, үнэхээр сайхан байгаа. Яагаад гэвэл би яг байгаль дэлхийтэйгээ илүү уялдаж өгж байгаа. Хүссэн зөвгөрөөгөө харж болж байна, хүссэн уулаа харж болж байна. Энэ надад маш их давуу талтай юм шиг санагдаж байна. Хайчаа асуулт асуухад бэлэн боллоо. Эхний асуулт. Улаанбаатарын бохирдлыг та юунаас үүддэг гэж боддог вэ? Улаанбаатарын бохирдол нь одоо тэр том үйлдвэрүүд нь яг оршин суугчдын яг харьяалалд байдаг. Бас нэг хогны зөв зохион байгуулалт маш муутайгаас үүсдэг. Баярлалаа. Үүнийг залруулах боломж байгаа болов уу? Одоо миний харж байгаагаар бол залруулах боломж аль хэдийн өнгөрсөн. Яагаад гэвэл Улаанбаатар хотын хүн ам сая 500 болсон. Сая 500 мянга гэдэг нь одоо Улаанбаатар хот маань 500 мянган хүн амын тийм зохион байгуулалттай үүссэн бол одоо аль хэдийн 3 дахин илүү их болсон учраас одоо энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх боломжгүй гэж үзэж байна. Энэ шийдэх асуудал нь ухамсарын асуудал шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн ухамсар нь хөдөө ирээд шууд одоо хүмүүсийн ухамсар нь хөдөө ирээд шууд шинжлэгдэн гэх юм уу сайжирна гэж бодож байна уу? Хүмүүс болохоор яг хөдөө очно гэхээсээ яг айдастай байдаг л да. Яг яагаад гэвэл хотын хүмүүс шинжилэлт хийхээс айдаг. Хааны газар очихоор яг юу хийх юм мэддэггүй. Тийм учраас хоттоо ингээ үлдээд байгаад байдаг. Харин бид нар болохоор хотоос гараад хөдөө ирснээрээ илүү ирээдүйдээ амьдралыг бий болгож чадна гэдгийг харуулж байгаа юм л да. Хүмүүс нэг танах Хотгондөрт хулгай дээр нь баг гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо хотоос ч хүмүүс хүрээд ирэхээр ялгаагүй танд мэдхгүй хүмүүс их цуглараа тэгээд хулгай дээр нь ялгаагүй ихсэн юм шүү. Энэ тал дээр бол одоо Хотгондор сумын хувьд бол танилын хүрээ гэдэг талаараа бас одоо Хотгондрын ард иргэд нийт ард иргэд маш их тийм нээлттэй эрэг чөлөөтэй байдаг нь одоо энэ тал дээр нөлөөлөх баг. Нотлохоо нэг эрүүл мэндийн хувьд хотод амьдрах нь хөдөө амьдрахаас илүү найдвартай. Нэгдүгээр хотод буюу Улаанбаатар хотод эрүүл мэндийн үйлчилгээ маш хурдан авах боломжтой. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарын техник технологи илүү хөгжсөн. Жишээ нь цэжний иргэдийн хийдэг аппарат нь хөдөө орон нутагт хомс мөн зарим сумуудад байдгүй. Жишээ нь манай Булгаангийн Хотгондөр сумд ямар ч тийм цэжний иргэдийн авдаг зураг байхгүй. Мөн
мөн хутаг өндөр сумын эрүүл мэндийн салбарын бас нэг сул тал гэвэл одоо хүртэл шүдний эмч ажилдаа ороогүй. Тэр хүн хайдсан бэ? Декретээ авсан. Миний 4 шүд хорхоо идсэн. Тэр дундаас нэг нь бүр үүрээд язаар л үлдсэн байгаа. Би хэд хэдэн удаа эрүүл мэндийн дэвтэрээр бариад эмнэлгийн салбар руу очиход үүдэнд нь суудаг ихч декретээ аваад явсан. Миний хөө арай ажилдаа ороогүй гэж хэлдэг. Гэхдээ шүдний эмчийг декретээ аваад буцаад ажилдаа орох хооронд миний шүдний хорхоонууд хүлээхгүй шүү дээ. Шүдний эмчийг хүлээгээл байж идэг шүдний хорхоо гэж байхгүй. Тэгээд эрүүл мэндийн тал дээр авч үзэх юм бол одоо хотод байх үед бол миний эргэн тойрон дандаа эрүүл мэндийн тийм асуудалтай хүмүүс маш ихээр тохиолддог байсан. Жишээлбэл одоо цусны тийм том өвчин тусах, төврийн дутагдалд орох, чихрийн шижинд орох тийм асуудал миний эргэн тойронд амар их болдог байсан учраас одоо хотод бол эрүүл мэндийн тал дээр үнэхээр хэцүү байгаа нь харагдаж байгаа. Харин хөдөө ирснээр одоо миний эргэн тойронд өвчлөл зовлон ямар ч тийм зүйл ажиглагдаагүй одоогийн байдлаар. Тэгэхээр эрүүл амьдрах нөхцөл нь хөдөөгийн орчинд илүү бүрдэж өгсөн байгааг би үнэхээр харж байгаа. Биднэрт боломж байна. Бид нар боломжоо олж харахгүй байгаа учраас энэ хотыг зорих шалтгаан болж байгаамаа гэж бид нар үзэж байгаа. Хэрвээ та боломжоо харж чадах юм бол хутаг өндөр таны хамгийн аз жаргалтай орчин байх болно гэж манай багаас дүгнэлээ. Улаанбаатар хотоо шинэ боловсон хүчин шин дэвшилттэй илүү чадвартай боловсон хүчин бэлдэж энэ хутаг өндөр сумыг хөгжүүлбэл илүү одоо ийшээ ингээд сууршуулснаасаа тэгэж боловсон хүчнээ бэлдэж чадсан тохиолдолд илүү хөгжлийн түүчийг илүү хурдтай явагдах болов уу гэж дүгнж үзлээ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Мэтгэлцээний амжилтад дуусгасан сурагчдаа бүгдээрээ баяр хүргэе. За цамцууд нь урд шийдвэрээ гаргахаас өмнө бүр судлаад явж байгаа маш том, хүнд, нүсэр, яривхтай асуудлаар хүүхдүүд маань маш богино хугацаанд судлаад ингээд бүгдээрэнд нь чухал мэдээлэл өгөхөөр мэтгэлцэн маш их баярлалаа. За өнөөдөр бол тэмцээн маань Карл Попперийн мэтгэлцээн гэдэг ийм дүрмээр явсан. Энэ хүүхдүүд бол зарим нь дөнгөж 2 дахь удаага мэтгэлцэж үзэж байгаа. 5 цагийн сургалт аваад тэгээд яг ийм том сэдвээр мэтгэлцэж байгаа. Энэ бол маш их зориг. Тэгээ өнөөдөр хот хөдөөнөөс ирсэн те танихгүй заал дүүрэн хүмүүсийн өмнө ингээ мэтгэлцэн гэдэг бол том ажиллаа. Тэгэхээр хүүхдүүдэд дахин баяр хүргэе. Маш их сандралтай байсан. Тэгээ маш сайн мэтгэлцээ гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол яг нөгөө хот хөдөө аль нь амьдрах уу гэдгээ хүн болгонд ор бүрнээ тунгааж байгаа. Би юу н ямар давуу талтай, сул талтай орчинд амьдрах байгаа гэдэг. Тэгэхээр энэ мэтгэлцээ хүүхдүүдтэй урьдчилан хэлсэнчлэн ялагч гэж байхгүй. Бүгдээрээ ялагч маш том зориг гаргаад хэрэгтэй мэдээллийг хүргэлээ. За намайг Инхтүүл гэдэг МУИС-ийн бизнесийн сургуулийн багш. За оюутнуудынхаа донд мэтгэлцээ сонсч ирсэн болохоос яг юм ерөнхий боловсролын Нахлах ангийн сурагчдын мэтгэлцээнийг анх удаа сонсч байна. Тэгээ маш их оюутнуудыг бодвол юм сэтгэл хөдлөл миний хувьд их өндөр байлаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүд маань их мундаг байна. Та нартай баяр хүргэе. За баг болгон дээр гарсан давуу талыг хэлэх юм бол нотлогч багийн хамгийн том давуу тал нь болохоор өөрсдийнхөө аргументыг яг онлын чиг баримжаатай гаргасан айгүй мундаг байна. Масловын онол дээр одоо өөрсдөө хэрэгцээн дээр суурилсан одоо аргументуудыг гаргасан. За няцаагч багийн зүгээс гаргасан том одоо амжилт нь болохоор нөгөө заалны оролцогчдын сэтгэл хөдлөлийг маш өндөр гаргаж чадсан юм хэд маань тэр маань мундаг байлаа. Манай шинэ үе маань бол бас бидний хүүхэд байх байсан үеэс хамаагүй тасарч хөгжиж байгааг мэдгэж байна. Одоо X үе, Z үе гэдэг ингээд энэ хоёр үеийг яриад байна л да. Тэгэхээр энэ үеуд маань ерөнхийдөө энэ кибер орчинд байгаа мэдээллийг авах, за тэр мэдээллийг хэрхэн ашиглаж боловсруулж ашиглах тийм ээ. Энэ тал дээр маш өндөр мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон ийм хүмүүс байна. Тэгээд юуны өмнө улс орны маань хөгжлийн түлхүүр болсон залуу ирээдүй боловсон хүчин болох энэ хүмүүс маань ийм мундаг чадвартай байгаад миний хувьд их сургууль гэж эрдмийн энэ том өргөнд багш гэдэг нэрийг зүгээд явж байгааг хувьд баярлж байна. Та бүхэнд баярлалаа тийм ээ. Юуны түрүүнд энэ мэтгэлцээнийг мөн өсвөр насны хүүхдүүдэд үйл ажиллагаанд маань идэвхтэй хамруулсан Хутаг өндөр сумын Бялхам үндэс төрийн бас байгууллага, Бялхам үндэс төрийн бас байгууллагын тэргүүн Бүжин лам эгчтэй, мөн ерөнхий боловсролын Хутаг өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, мөн захирал Ган Эрдэнэт шин сэтгэлийн угаас мөн хөдөө амьдрах төслийнхөө өмнөөс талархал илэрхийлж байна.
За тэгээ хөдөө амьдрын төсөл маань хэдийгээр хүмүүсийг хөдөө амьдрий гэж уриалж байгаа боловч үнэндээ бол хотод амьдрах хөдөө амьдрах хоёр яг л өөрийн гэсэн давуу талтай, сул талтай, бие бинийгээ орлож болох үс болон үл болох талтай. Тэгэхээр эцсийн шийдвэрд бол ялагч гэж байхгүй юм байна гэдгийг манай шүүгчнэр бол шийдсэн байгаа. Харин эцсийн шийдвэр таны хувьд аль нь ялалтгүй, таны хувьд аль нь одоо зөв бэ гэдгийг зөвхөн одоо энд сууж байгаа Улаанбаатар хотоос шилжиж ирэх тухай сонирхож энэ үйл ажиллагаанд оролцож байгаа зам хөдөө орон нутгаас оролцож байгаа энэ хүмүүсийн хувьд та бүхний сонголт бол эцсийн одоо шийдлээ. Тэгэхээр өнөөдөр энэ үйл ажиллагааг ялангуяа энэ мэтгэлцээнийг зохион байгуулсан шалтгаан бол хөдөө амьдрахыг хүсэж байгаа эсвэл хотод очиж амьдрахыг хүсэж байгаа хүмүүст шийдвэрээ зөв гаргахад нь нийгмийн эдийн засгийн шилжилтээ зөв төлөвлөхөд нь богино хугацаанд мэдээлэл авахт нь мөн орон нутгийн одоо оршин суугчид бидний ирээдүйн улсын хүүхдүүдтэй нийгмийн харилцаа ийм харилцан мэдээлэл солилцох боломж олгох гэж бид энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа.